За бид түрүү нэг ярьсан макро доктортой орчны талаар бас тодорхой зорилтууд урт хугацаанд тавиад тэрийгээ бас энэ хөгжлийн жилийн төлөвлөгөөнд хянаад явах тухайг яриад байгаа. Энэ одоо юу хэлээд байна вэ гэхээр өнөөдөр манай улсын энэ эдийн засгийн бүтц маань уул уурхайн салбараас хамааралтай байна. Бид нэрнээс салъя гэдэг байгаа. Гэхдээ одоо энэ маань одоо 5 жилийн хугацаанд тэгэхэд бид нэр уул уурхайн бас салбар нь хэдүү болох ёстой юм. Эрчим хүчний үед бид нар хэдэн хувиа өөрсдөө бие дааж үйлдвэрлэдэг болох ёстой юм. Хөдөө аж ахуйн салбар маань ямар хэмжээний экспорт хийдэг болох юм бэ гэдэг ийм одоо зорилтууд ингээд урт хугацаатай тавих ёстой гэдэг үднээс би яриад байгаа юм ба. Тийм учраас энэ талаар бол эдийн засгийн хөгжлийн яам маань анхаарч ер нь бол ажиллах ёстой. Энэ зээдийн хөв бууруулах тухай ярангууд эргээд макро орчны асуудал үүсэт гадаадын хөрөнгө оруулагчдыг татъя, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлээ. Явсараа уул уурхайн салбараа дагаад мөчлөгөө дагаад эдийн засаг маань унаад байдаг. Энэ байдлаас бид нар яаж гарах ёстой юм бэ гэдэг. Энд бид нарт тийм оновчтой эдийн засгийн бүтц маань ойрын 5 жилд харахад ийм бүтц байна. Тэгэхээр энэ бүтц рүүгээ бид нэр дөхөхийн тулд жил бүр ийм ажил хийх ёстой гэдэг. Ингээд хөгжлийн төлөвлөгөө нь хоорондоо уялдах ёстой гэж харж байгаа. Тийм учраас би энэ асуудлыг ярьж байгаа юм. За юм.